Өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд хандах хандлагаан нийтээрээ сайжруулах хэрэгтэй байгаа тухай өдрийн сэдвээр ярилцлаа. Гадаад харилцааны яам төрийн байгууллагуудаас хамгийн түрүүнд хуулийн шинжилсэн заалтыг хэрэгжүүллээ. Хүнсний талаарх том чуулгын мэдлэг дутмаг байгаагаас хүүхдүүдийн дунд шүдний өвчлөл улам нэмэгдэж байна. Монголын улаан загалмаа нийгэмлэг Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн холбоотой хамтарч ажиллах санамж жишгэн шинжиллээ. Санамж жишгийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн тэгш оролцоог бүрдүүлэх хэд хэдэн заалтыг шинжилж хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тусгаж байна. Монголын улаан загалмаа нийгэмлэг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэгш оролцоог хангах ажлаа дуудах нэрнээс эхлэхээр болсон байна. Өөрөөр хэлбэл тэднийг Монголын улаан загалмаа нийгэмлэгийн хөгжлийн андууд гэж нэрлэхээр болжээ. Тэгээ өнөөдөр байгуулсан гэрээ маань жилийн хугацаатай. Жил бүр бид 12 дугаар сарын 3-ны өдөр хамтын ажиллагаагаа дүгнэнэ. Улаан загалмай нийгэмлэгээс гамшигын эрсдлийг бууруулах, зууд, байгалийн ямар нэгэн гамшиг осол өвцсөн иргэдэд туслах үйл ажиллагаа явуулдаг. Энэ үйл ажиллагааныхаа хүрээнд хөгжлийн андууд хэдэн хүн хамрагдав, хаана хамрагдав гэдгийг маш тодорхой болно. Мөн эрүүл мэнд анхны тусламжийн нийгэм сэтгэл зүйн дэмжлэг үзэх сургалтуудыг бас бид зохион байгуулна. Монголын улаан загалмаа нийгэмлэгтэй ижил бэрхшээлтэй иргэдийн талаар нийгмийн ойлголт сайжирч байгааг тэд хэлж байна. 10 жилийн өмнөхтэй харьцуулахад тодорхой маршрутаар нийтийн тээвэрт суух, чамгүй олон байгууллагын хаалгаар яваад орох боломжтой болсондоо талархаж байлаа. Энэ одоо урт автобус гэдэг зүйл орж ирээд инхний авны өргөн чөлөөгөөр одоо бас явж байгаа. Энд бол яг одоо тэрэгцэртэй хүмүүс одоо жоших боломж болцоо бол байгаа. Тэгэхээр ийм болж байна. Дээр нь одоо ялангуяа энэ төвийн одоо сүүлийн үйлчлэгээний байгууллагууд бол ер нь олон улсын стандарт дүрм журмыг хангасан одоо орж гарах орцтой нойлны асуудал энтрийг бол билээ хангасан гайгүй олон улсын жишг нийцсэн тийм барилга байгууламж бол бий болж байна. Ер нь бол одоо үйлчлэгээний булгууд ямар байх вэ? Энэ чиглэлээр бол бодлого боловсруулах, энэ чиглэлээр бол одоо төрийн байгууллагууд, төр засгийн удирдлагууд нэлээд анхаарал хандуулж байгаа учраас юм бол өөрчлөгдөж байгаа. Монголын улаан загалмаа нийгэмлэгээс гадна төрийн болон төрийн бус байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжиж ажиллахаа илэрхийлж эхэлсэн. Энэ бол хөгжлийн бэрхшээлтэй 110 мянган иргэн халамж хүртэгч биш баялаг бүтээгчийг амьдрах чухал эхлэл гэж тэд үзэж байгаамаа. Манай байгууллага хоёр дахь байгууллагатай юм хамтын ажиллагааны гэрээ байгуулж байна. Нэг нь бол шүүхэн шийдвэргүйцэх ерөнхий газар одоо 20 ял эдэлж байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бас эрхийг хамгаалах чиглэлээр хамтарч ажиллая гэдэг гэрээ байгуулсан. Тэр нь одоо Монголын улаан загалмаа нийгэмлэгтэй хамтран ажиллах гэрээ байгуулж байна. Энэ бидний байгаа гэрээнүүд маань ерөнхийдөө хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдралын одоо чанарыг сайжруулах, иргэдийгээ хөгжүүлэх, иргэдийгээ хамгаалах энэ чиглэлээр л бидний ажил хийгдэх болно. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд эрхээ хамгаалуулах хуультай болсон. Мөн нийгмийн тодорхой хэсэг тэднийг ойлгож багч гисэн өөрчлөлт гарч эхэлсэнд хөгжлийн бэрхшээлтэй иргэд талархаж байгааг илэрхийлж байлаа. Нэгдсэн үндэсний байгууллага 1981 оны 12 дугаар сарын 3-ны өдрийг анх олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэн өдөр болгосноос хойш дэлхийд даяараа энэ өдрийг тэмдэглэсээр иржээ. Сүүлийн 5 жилийн судалгаанаас үзэхэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо дунджаар 1.1-ээс 1.2%-аар өссөн үзүүлэлт гарч байгаа нь нийт хүн амын 5%-ийг эзэлж байна. Улсын хэмжээнд 100 гаруй мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг бол Дорнод аймгийн тухайд 4,000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдгийн байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Дорнод аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний газраас өдөрлөг зохиолоо. Энэ үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын талаар мэдээлэл өгч санал солилцлоо. Өнгөрсөн 11 сард хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөгжлийн хөтөлбөрийг аймгийн иргэдийн тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн баталж хэрэгжүүлэхээр болсон. Дорнод аймагт нийт 4157 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаас 92% нь буюу 3832 иргэн нь хөдөлмөрийн насны хүмүүс байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар төрөөс баримтлах бодлого хөтөлбөрүүд хэрэгжиж байдаг хэдий ч Дорнод аймгийн хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн тусгайлсан хөтөлбөр байгаагүй. Энэ нь үйл ажиллагааны дэмжлэг, түүний санхүүжилтийг шийдвэрлэхэд хүндрэлтэй тал болж иржээ. Гэсэн хэдий ч аймгийн засаг боломжит бүхэл хэлбэрээр эдгээр иргэдэд нийгмийн хамгааллын бодлого дэмжлэгийг үзүүлж ирсэн байна. Анхудаа орон нутаг бие даасан ийм хөгжлийн бодлоготой болж байгаа л онцлог. Ер нь бодлоготой байж бодлогоо дагаж тэрэн зохион байгуулалт явуул бодлогоо дагаж хөрөнгө санхүүжилт нь шийдэгдэж байгаа. Тэгэхгүй болохоор хүн нэг юм бодоод хийж ирж үзвэл энэ бол үр дүн төдийлөн гарахгүй.
Өнгөрсөн онд хийсэн судалгаагаар Дорнод аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 80 орчим хувь нь амжиргааны баталгаажих төвшингээс доор орлоготой амьдарч байна гэсэн дүн гарчээ. Иймээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ая тухтай амьдрах, хөгжих боломжийг нэмэгдүүлэх, хуулийн хэрэгжилтийг сайжруулах, эрхийг нь хүндэтгсэн нийгмийн эд орчин бүрдүүлэхэд төр, иргэний нийгэм болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хамтын ажиллагаанд чиглэсэн зорилт бүхий хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил хамгааллын хөтөлбөрийг боловсруулъя. 222 иргэн ажиллахаас 169 иргэн ажиллаж байгаа. Ерөнхийдөө бол энэ тоо манай аймгийн хувьд бол боломжтой төвшөндөө явж байна. Дээрээс нь бас аж ахуй нэгжид ажиллахаас гадна тухайн хүнийг өөртөө ажлын байрыг бий болгох өөртөө ажлын байрыг бий болгох ажил хөдөлмөр идэвхтэй эрхлэх тэр талыг бас их дэмжинэ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил хамгааллын хөтөлбөр батлагдсанаар цаашид үр дүнгээ үе шаттайгаар үнэлэх боломжийг бүрдүүлж иргэн төвтэй төрийн хөгжлийг нэвтрүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийг дэмжсэн, хамт олонд нь түшгэлсэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжин өрхийн орлогыг нь нэмэгдүүлэх замаар нийгмийн хамгааллыг нь сайжруулна гэж орон нутгийн удирдлагууд үзэж байгаамаа. Өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрөө. За үүнтэй холбогдсон үйл явдлын мэдээ сурвалжлагыг сая та бүхэн хүлээн авч үзлээ. Тэгвэл олон нийтийн дугуй болсон Монголын мэдээс хуваг хөгжлийн бэрхшээлтэй мянган иргэдийн төлөөлөл болсон Төмөр Атартай өнөөдрийн сэдвээрээ ярилцаж байна. Танд орон мэнд хүргэе. За баярлалаа сайн байна. Манай улсад өнөөдрийн байдлаар тэрэгэн цэртэй за хөгжлийн бэрхшээлтэй хэдэн иргэн амьдарч байна вэ? За тэрэгэн цэртэй иргэд гэвэл нэг 13,000 гаруй хүн байгаа. Нийт иргэдлүүдийг 120 гаруй байгаа гэсэн тооцоо байт. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань хөгжих, за амьдрах, ажиллах тэр боломжийг хангахын тулд хамгийн гол нь ямар асуудлуудыг энэ төрөнд шийдсэн байхтай байдгийг. За эхлээд тухайн хүний сэтгэл зүйг бэлдэх хэрэгтэй. Сэтгэл зүйн асуудал маш чухал. Би одоо жирийн эдгээрийн болсон гэсэн жирийн иргэдтэй адилхан амьдрал сурч ажиллаж чадвартай гэсэн сэтгэл зүйн бэлтгэл сууж гээд хоёрдугаарт нь тэр хүмүүсийн дид үтс тэр хүмүүс тохирсон дид үтс байх шаардлагатай орчин нөхцөл нь. Гуравдугаар асуудал одоо тэр хүмүүсийн хөдөлмөр эрхлэлтэд зориулсан нэмэгдэл тусгай тоног төхөөрөмжлөл зайлшгүй хэрэгтэй байдаг. За энэ бол та нарын зүгээс та нарт хандсан зориулагдсан. Тэгвэл эргээд нийгэм өөрөө бас яаж бэлтгэгдсэн байх хэрэгтэй гэдэг юм бэ? За нийгэм маань ч гэсэн бас сэтгэл зүйн бэлтгэл зайлшгүй хэрэгтэй. Яг гэвэл биднээс ийм хүмүүстэй амьдарч явж байгаа. Тэгэхээр одоо энэ хүмүүсийн одоо биднээсээс илүү өөр байдлыг биднээс бас одоо хүлээн зөвшөөрөх нэгдүгээр. Хоёрдугаарт одоо нийтлэг хүртээмжтэй тийм дид үтсийг манайч одоо бүх барилга байшин заавал шаттай байх гэсэн тийм хизээний чинь тийм журамтай байдаг. Гэтэл төрөл улсууд яаж шийдсэн бэхээр зүгээр ямар ч хүн ирээд хүнч бэрхшээлтэй хүн ч гэсэн аль нь чөлөөтэй явуулах тийм дид үтсүүдээр хангагдж ирж байгаа. Тэрнээс Монголд одоо хэрэгжүүлэх хэрэгтэй байна л. Өнөөдрийн байдлаар тэрэгэн цэртэй иргэдийн хувьд хөдөлмөр эрхлэх боломж хэр хангагдчихэ? За нэг үе бодвол овоо болж байна. Гэхдээ болоогүй байна. Яг үгээр нөгөө хүний орж ирснээс нь эхлээл одоо ширээ сандал өндөр нам ажлын багж нөхөртөл шал өөр зорилттой байгаа. Та сая яриандаа дурдлаа 13,000 гаруй иргэн байдаг гэд. За насанд хүрсэн иргэдийнх нь хэдэн хувь нь өнөөдөр ажил хийж чадж байна вэ? За маш цөөхөн хувь нь байгаа. Тэгэхээр амжиргааны төвшнгөөс их доогуур төвшөнд амьдраад байна гэсэн үг. Тийм, үнэхээр доогуур болчтой. Яг гэвэл одоо яг ийм бусдын асаргаа зайлшгүй шаардлагатай хүний ар гэрээс нь заавал хэн нэгэн золиослолтыг таардаг л да. Яг гэвэл нөгөө хүний одоо зүгээр тэгжилтэй биш асарч хамгаална, одоо хоолндын хийж өгнө, бизнес болно, одоо юу гэдэг хувьцаанаараа ингээл оруулж гарах. Тэгэхээр тэр гэрээс 2 хүн ажилгүй болно гэдэг чинь одоо ямар байна гэдэг нь ойлгомжтой шүү дээ. Энэ асуудлыг бол хуулиараа зохицуулж явах ёстой л да. Жишээлбэл албан байгууллага гэхэд 25 ажилтны тутамдаа 1 хүн хөгжлийн бэрхшээлтийг авч ажилд оруулах ёстой гэд хууль байгаа л да. Хууль шинжлэгдсэн. Эрх зүйн орчин хэр дэмжлэг болж чадж байна. За одоохондоо нөгөө яг эрх зүйн орчин хэрэгжүүлж байгаа байгууллагууд маань энэ талаар төдийлөн бас сайн ойлголт ч гэдэг юм уу. Эсвэл тухайн байгууллагын одоо хувийн шаардлага шиг юм тиймэрхүү байдлаас л дээрс төдийсэн ааших байгаа. Тэр хэл зарим байгууллагуудаас за ийм хүмүүсээр ажлын байр бэлдэж яхаар тэр торгуулд нь огдох мөнгөний өгчийгээд ихэнх байгууллагууд ер нь тийм байдлаар хандаад байгаа л да. Гэтэл тэр хүнд зориулсан ажлын байрын бид тэр хүнийг тогтвортой ажиллаад ирэх юм бол төр засгаас бас тодорхой хэмжээний шагнал урамшуул нэмэгдэл юм байдیں۔ Тэрнийг одоо ихэнх нь мэдэхгүй юм уу? Эсвэл ерөөсөө за тэр өгөрч яах вэ гэж бод юм уу? Хэмтлэнгээр бас яхан аль алидаа ойлгоц таарах яваад. Хөгжлийн бэрхшээлтэй, тэрэгэн цэртэй ийм хүүхдүүдийн тоо бас харьцангуй нэмэгдэж гэж бид сонссон л доо. Тэр ийм хүмүүстэй ажиллах боловсон хүчний хүртээмж хэр байна вэ?
За боловсон хүчний хүртээмжлэл үнэхээр бага харамсалтай байгаа. Яг үл социализмын үед бол бэлддэг байсан билээ гадаад. А сүүлийн үед бол ерөөсөн тийм бэлдэх дотоодд чи бэлдэх байхгүй, гадаад бэлдэх байхгүй болцсон байгаа. Тэгэхээр одоо яг нөгөө Словарт орсон өвчин бэртийн тохиолдол ийм болсон хүмүүсийн арга гэрийн л өөрийн эрэхгүй мэрэгчлэн болж хувирч байна. Тэрнээс яг бодлогоор яаж байгаа юм бол одоохон байхгүй. Тэрэгцэртэй хүмүүсийн хэдэн хувийн сургуульд хамрагдаж чадчихэв. За энэ дээр одоо би яг хэлж мэдэхгүй байна. Үнэхээр цөөхөн хувийн байгаа. Яг тэгвэл нөгөө тусгай сургууль гэдэг манай ч одоо цөөхөн сургууль байгаа шүү дээ. Тэднээс л хамрагдаж байгаа. Эдлэг огорсон тэгээд гэрийнхээ хүн ярьж чанд. Манай байдлыг хараад ахаар хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг та нар бусдаас өөр шүүгээд тусгай сургуульд авчиж сурагчдаг шүү дээ. Гэтэл хөгжингүй орнууд Америк нэгдсэн улс, Канадад яг л адилхан тэр хүмүүстэй хамт тийм орчин сургадаг юм билээ. Харин тийм шаардлага байна. Гэхдээ нөгөө байдлууд нь болохоор одоо зориултын тоног төхөөрөмж одоо юу гэдэг нь дэд үтсийн тэрэн шийдэгдэхгүй болохоор тэр асуудал бас үнэхээр хүндрэлтэй очиж байгаа. За баярлалаа танд. За. Бид нар өнөөдөр цагийн үрд мэдээллийн хөтөлбөрийнхөө өнөөдрийн сэдвээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ сурч хөгжих, хөдөлмөрч амьдрахад нь дэмжлэг үзүүлээ. Энэ сэдвийн хүрээнд Золон улсын ангаа хандлага төвийн төлөөлөл удирдах зөвлөлийн гишүүн Мөр Атартай ярилцлаа. Сэтгүүлч зочиндоо баярлалаа. За сая зочны ярилцлаганд өгүүлснээр аж ахуйн нэгж албанд байгууллагууд шинжилсэн хуулиар 25 ажилтны тутамд нэг хөгжлийн бэрхшээлтэй иргэн авч ажилуулад байвал энэ иргэдийн амьдралын чанарт эрс дэвшил гарна. Тэгвэл төрийн байгууллагуудаас гадаад харилцааны анхудаа хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажилд авсан мэдээллээр цагийн хүрд өргөжлөж байна. Баярцэнгэл 2011 онд Японы улсын их сургуулийг олон улсын харилцааны чиглэлээр төгсөж ирээд удалгүй Америк нэгдсэн улсын засгийн газрын тэтгэлгээр суралцсан. Тус улсад олон улсын харилцааны магистр зэрэг хамгаалсан. Одоо гадаад харилцааны яамны гадаад худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны газрын мэргэжилтнээр ажиллаж байна. Дунд сургуулийн сурагч байхдаа өвчний улмаас явж чадхаа байсан түүнийг тэсвэр хатуужил сурч мэдэх их хүсэл нь бусдын л адил өөрийгөө хөгжүүлэх боломжтой гэдгийг нь нотолж өгчээ. Бэлтгэгдсэн боловсон хүчин Монгол улсад төлөвлөд ажиллаж чадна гэдэг итгэлийг авч надад тэр ийм хариуцлага оноож би их баяртай байна. Тэгээ цаашдаа хичээгээд явна. Тэгээ дамын гол нь мэдээж залуучууд өөрсдөө хичээгээд боловсролтой анхаарат хийж байгаа зүйлээ ач холбогдлогоод эрийг өөрчлөлт авчрыг гээд хичээгээд явах юм бол аль зүйл бүтнэ гэдгийг хэлэхээр байна. Ажилдаа ороод 4 сар болж байгаа Баярцэнгэлийг хамт олон дундаа нэр хүндтэй ирээдүйд өсөх чадварлаг боловсон хүчин гэдгийг нь ажил олгогчдод тодтогсон. Гадаад харилцааны яамны хувьд 142 ажилтнтай болохоор хөдөлмөрийн хуулиа баримталж он гаргаад сонгон шалгаруулалт хийн. Дахиад 4 ч хөгжлийн бэрхшээлтэй иргэн өөрийгөө харуулах тэгш бололцоог олгох боломжтой гэсэн юм. Зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд дипломат албаны шалгалт явуулж одоо гарах орон тоонууд дээр эхний ээлжинд ийм иргэдийг авч ажилуулна гэж бодож байгаа. Хамгийн гол нь хуулиараа мэдэх ёстой хэлтэй, устай мэргэжлийн шаардлага хангах ёстой. Хандлагыг өөрчлөхөд сайн жишгийг харуулах нь маш чухал. Саяхан батлагдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тухай хуулийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгааллын тухай хууль байсныг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн тухай хууль болгон өөрчилсөн нь энэ мэт олон сайн жишгийг дагуулж нийгмийн хандлагыг өөрчлөхөд тусдайг хэлсэн. Тиймээс яамдаас анхлан сайн санал сачлаг гаргасан гадаад харилцааны яамыг хөдөлмөр нийгмийн хамгааллын яам Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн холбоот хамтран сайшааж дурсамж хадгалууллаа.